Би бас хоёр үг хэлж бодож байна. Ер нь бол тусгай хяналтын дэд хороо бол маш хариуцлагатай Монгол улсын үндэсний аюулгүй байдал тэр тусмаа Монгол улсын нүд чих болсон энэ төрийн хууль хүчний байгууллагуудын хариуцлагын асуудлыг илүү их хариуцлагатай болгохыг Монголын ард түмэн шаарддаг юм аа. Энэ бол өнөөдөр Монголын парламентэд ёсны өөрийнх нь үнд зүйл баг энэ ажлыг хамгийн хариуцлагатай олон сонгогдсон туршлагатай гишүүд нь хийж ирсэн ийм уламжлалтай. Энэ бол бүр түүхэн уламжлалаараа юм байсан юм аа. Тэгээ харин өнөөдөр олон түмний дунд хүсэн хүлээгээд байгаа тэр шударга ёс хариуцлага тооцох энэ хууль хяналтын байгууллагуудад үл итгэсэн энэ дунд гараад байгаа маргаан энэ нүд чих болсон байгууллагуудын төрийн албан хаагчдыг ажиллаа хэрвээ хариуцлагатай хийсэн бол тэрнийхэн төлөө өнөөдөр ямар нэг байдлаар улс төрчид өөрсдийн хувийн эрх ашигтаа зохицуулж эсвэл харааж зөвхөх эсвэл буруу мэдээллийг нийгэмд гаргаж өгөх нь бол буруу гэж бодож байгаа. Тийм учраас энэ тусгай хяналтын дэд хорон дээр асуудлаа маш зөв яриад олон талаас нь ярилцаж зөв шийдвэрээ гаргаад олон нийтэд мэдээлэл зөв өгдөг байх нь бол өнөөдөр энэ хорооны үйл ажиллагааны хамгийн зөв хийх ёстой ажил алхмуудын нэгэ гэж боддгоо. Тийм учраас энэ хороог бол нэгдүгээр тэтгэвтэй сайн ажиллах, хоёрдугаар энэ өнөөдөр нийгэмд хүлээгдсэн байгаа олон асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэж бодож байгаа. Би хэн нэг хүнд хаягж асуудал бол яриаггүй. Өнөөдөр их мэд энэ тусгай хяналтын дэд хороонд орсноор эсвэл эрх мэдэл албан тушаал авж байгаа асуудал биш. Магадгүй өнөөдөр энэ байнгын хороонд энэ дэд хороон дээр сайд албан тушаалтай хүмүүсийг бол баг гаргачих болно. Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн давхар дээлтэй дахиад 3-4 давхар дээл өмсөж ажил хийх ч үгүй ч хоёрын хооронд 3-ын дунд тэгж явснаас яг энэ сул байгаа гишүүд нь энэ дээрээ ажиллаад дагнаад явах нь бол би зөв гэж бодож байгаамаа. Тийм учраас ийм саналыг гаргаж хэлж байгаамаа.